За өнгөрсөн 7 хоногт Apple-ийн WWDC 2026 арга хэмжээ болж өнгөрлөө. Тэгээд миний хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас бас контентуудаа цаг тухайд нь хийж амжсангүй. Гэхдээ энэ удаагийн ивент ер нь ямар хөө болсон гэдэг талаар өөрийн сэтгэлдээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Тэгээд бичлэгээ эхлэхээс өмнө та бүхэн манай сувгийг subscribe дарж дэмжээрэй. Баярлалаа. За энэ удаагийн ивент дээр яг бидний өмнөх контентоор ярилцсан зүйлс яг болж өнгөрсөн гэж хэлэхэд бол баг буруутахгүй бах. За тэгээ Apple-ийн зүгээс болохоор яг бидний өмнө хэлсэнчлэн үйлдвэрлэлийн системийн ажиллагаа тал руугаа илүү анхаарсан. За тэгээд нэмээд аюулгүй байдал болон Apple Intelligence шинэ Siri-тэй холбоотой өөрчлөлтүүдийг танилцуулсан ийм ивент болж өнгөрлөө. За үйлдвэрлэлийн системийн ажиллагаа тал руугаа ямар өөрчлөлтүүд орж ирсэн бэ гэхээр Apple бол илүү өмнөхөөсөө илүү 30% илүү хурдан нэгддэг болж байгаа юм байна. За тэгээд AirDrop-оор файл шилжүүлэх юм бол өмнөхөөсөө 80% хурдан шилжүүлнэ гэж Apple-ийн зүгээс зарласан. За дарсан зургууд бол илүү хурдан load хийдэг болно. За аппийн icon-ууд өөрчлөгдсөн. За бүх аппуудыг нээхэд одоо булангийнх нь радиус өөр байдаг гэсэн бол одоо энэ бол радиус нь бүгд ижилхэн болж байгаа юм байна. За тэгээд liquid glass-ийн шилнийх нь эффектийнх нь одоо transparency-г нь бид нэр өөртөө тааруулж өөрчилж тохируулж болно гэсэн нэг тиймэрхүү өөрчлөлтүүд бол дизайн талаасаа болон аппийн одоо ажиллагаа талаасаа ийм өөрчлөлтүүд орж ирсэн. За тэгээд Apple Vision Pro дээр одоо бид нар цаанаас нөхсөн дефолт зурган дээр нь ингэж харж орчноо өөрчилдөг гэсэн бол одоо өөрсдийнхөө уцаар дарсан панорама зургийг шууд ингэж Apple Vision Pro дээр оруулаад яг тухайн орчинд байгаа мэтээр харж болох боломжтой болсон байна. За тэгээд AirPods дээр нэг бас сонирхолтой өөрчлөлт орж ирсэн нь EQ тохируулдаг болж байгаа. За яг бусад газруудаас бол нэлийн хожуу одоо ингээд AirPods дээр орж ирж байгаа ч гэсэн яг дэлхийн бас одоо хамгийн алдартай чихвчүүдийн нэг дээр ингэж EQ тохируулдаг функц орж ирж байгаа гэдэг нь бас яг том үйл явдал юм да тий. За тэгээд аюулгүй байдал талтай ямар өөрчлөлт орж ирсэн бэ гэхээр ихэвчлэн эцэгчүүд хүүхдийн хэрэглээнд хяналт тавих руу чиглэсэн ийм функцүүд шинээр орж ирсэн. За жишээ нь хүүхдээ iPhone дээр нь одоо ямар аппуудыг ямар цагийн лимиттэйгээр хэрэглэх вэ гэдгийг нь эцэгчүүд өөрсдөө тогтоож өгөх тийм функц орж ирсэн. За тэгээд тэрийгээ бүр ажлын өдөр болон амралтын өдөр юм байна гэдгээр нь бүр ялгаж ангилж цагийн лимит тогтоож өгч болно. За тэгээд мөн хүүхдүүд шинэ апп татах болох юм бол ээж аавынх нь утас руу татаж болох хэсэгтэр ийм хүсэлт approval авах тийм хүсэлт очдог болж байгаа юм байна. За тэгээд хүүхд нь танихгүй дугаартай холбогдохоор болох юм бол танихгүй дугаараас хүүхд рүү холбоо тогтоох гэж оролдох юм бол эцэг эхийнх нь утас руу бас анхааруулга болон зөвшөөрөл авах хүсэлт бас ингэж давхар очиж байгаа. За бас хүүхд рүү одоо илүү sensitive content ингээ мессежээр ирэх ч юм уу тийм тохиолдол гарах юм бол шууд Apple-ийн зүгээс цаанаас нь тэр тухайн контент ингээ хаачна. Анхааруулгын тэмдэгтэйгээр ингээ хаачна. Тэгээд энэ контентыг хүүхдэд нь үзүүлэх үгүй юу гэдгийг нь эцэг эхээс нь бас зөвшөөрлийг нь авдаг. Тийм функц бас орж ирж байгаа юм байна. За тэгээд нэг бас гоё харагдсан зүйлс нь юу гэхээр бидний нэг байнгын хардаг screen time хэсгийн маань дизайн бас нэлээд гоё шинжлэгдэж орж ирж байгаа юм зэ. Тэгээд энэ бүх функц эцэгчүүдэд бол нэлээд гоё санагдах нь бол дамжиггүй гэж бол би авартаж өөрийнхөө хувийн зүгээс бол харж байна. Тэгээд Apple-ийн зүгээс бол ерөнхийдөө бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр хүүхдүүдэд ер нь бол iPhone авч өгөө гэж эцэгчүүдийг ер нь push хийж байгаа ийм мэдрэмж төрүүлсэн надад. Тэгээд ер нь бол сүүлийн одоо Apple ивентүүдийг ингээ хараад байхад Apple MacBook Neo тий. За тэгээд энэ өөрчлөлтүүдээрээ дамжуулаад Apple ер нь дараа үеийнхэн Apple экосистемийн хэрэглэгчдийг эртнээс ер нь бэлтгэх гээд хичээж байгаа тэр стратеги нь бол ингэж ил харагдаж байна. За тэгээд өөр аюулгүй байдалтай холбоотой юу байсан бэ гэхээр password app дотор өөрийн одоо сул пассворд хийсэн вебсайт дээрх аккаунтуудыг бүгдийг ингээ хянаад тэгээ ер нь баг нэг довч дараад тийм сул пассворттой аккаунтуудыг нь шууд Apple-аас өөртөө таны аккаунтаар нэвтрээд тэр пассвортуудыг чинь шууд солиод ийм strong password болгож өөрчилж байгаа. Тэгээд тэр нь бол надад бол бүр нэлээд одоо солиотой санагдсан. Тэгээд энэ бас таад бас ямар санагдаж байна. Шууд ингээд өөрийнхөө одоо бидний ихэвчлэн ихэнх пассвортууд ихэнх хүмүүсийн хувьд бол ижлэхэн байдаг шүү дээ аккаунт болгон дээр. Тэр нь бас зарим талаар сул тал болдог. Тэнгүү тэрийг хянаад энэ юу нэг айгу сул пассворт байна гэдгийг нь хянаад таны өмнөөс шууд таны аккаунтаар орсноо шууд strong password болгож өөрчилж байгаа. Тэр одоо өөрчлөлт нь бас нэлийн юм сонирхолтой. Бас амар санагдсан. За тэгээд өсвөлт нь Apple Intelligence болон шинэ Siri дээр бүр одоо амар яг биднийг гайхшруулах тийм surprising зүйлс ер нь төдийлөн гараагүй гэж хэлж болно. Гэхдээ яг өмнөхөөсөө бол нэлээд сайжирсан. За тэгээ өмнөх контентоор ярьсны дагуу шинэ Siri маань
одоо iPhone-ы notch буюу дэлгэцийн дээд хэсгээс ингээ гоё анимашн тэргээр гарч ирж бид нартай харилцан яриа өрнүүлнэ. За тэгээ өмнөх хувилбараас илүү өргөн хэмжээний мэдлэгтэй болсон. За харилцан яриаг илүү сайн ойлгодог болсон. За дэлгэц дээр бас юу харагдаж байгааг трacklаад бид нарт ингэж ойлгож хариулах чадвар нь бас нэлээд сайжирсан. За тэгээ Apple-ийн өөрсдийнх нь аптай холбоотой одоо үйлдэлүүд хийх нь сайжирсан гэдэг. Яг бидний хувьд өмнө нь одоо ингээд ChatGPT, Cloud, Gemini-аас одоо авдаг байсан туршлагууд одоо яг Siri-гээр дамжуулаад одоо iPhone дээр ингэж гоё орж ирж байгаа гэдэг нь одоо сайн давуу тал юм да. Тэгээ бас iPhone болон Apple-ийн одоо бусад бүтээгдэхүүнтэй илүү одоо нарийн уялдаа холбоотой энэ AI функцүүдийг ашиглах боломж нь ингэж нэгдэж байгаараа одоо гол онцлог гэх юм. Тэгээд шинэ Siri app гарч ирж байгаа. Тэгээд Siri app дотроосоо бид нар ер нь Siri-тэй ингээ харилцсан өмнөх ингээд history харилцаануудын history чатуудаа бас ингэж харж болох боломжтой болжээ. За тэгээд бас нэг гоё юм нь болохоор камера app дотор Siri орж ирсэн. За ингэснээр камераараа бас ер нь ингээ юу харж байгаагаа Siri AI-тай AI-г ашиглаад ингээ харилцаар өөрнүүлж өөр асуултууд асууж болох боломжтой болж байгаа гэдэг нь бас сонирхолтой санагдсан. За тэгээд дарсан зургуудаа бас хасмаар байгаа хэсгээ clean up хийж хасдаг байсан шүү дээ. Тэр их хасахад бас өмнө ингээ нэлийн алдаатай ч юм уу ингээ гличэлсэн ч юм уу зарим одоо ингээ нүрнийхээ урд ингээ ном барьцсан. Тэгээ номыг нь clean up хийнгүүт нүүр нь бүр ингээ байхгүй болсон бас харагддаг ч юм дээ. Тэрний оронд бас ингээ нүүр харуулж болдог ч юм уу тий. Тэр clean up хийдэг хэсэг нь бас нэлийн сайжирсан байлээ. За бас дарсан зургийнхаа өнцгийг ингээ reframe хийгээд ингээд арай өөр өнцгөөс яг арай баруун талаас нь авсан ч юм уу те болгож ингэж reframe хийж өөрчилж байгаа. Тэр өөрчлөлт бас надад нэлээд гой санагдсан. За тэгээд бас дарсан зургаа ингэж extend хийж generate хийж ингэж шинэ ингээд орон зайг нь илүү extend хийж өгч болж байгаа нь бас нэлээд сонирхолтой санагдсан. За тэгээд бас өмнөх контент дээр ярьсанчлан нэг Apple Pay-тэй холбоотой өөрчлөлт орж ирнэ гэж хэлсэнчлэн бас энэ камераараа ингээд шууд ингээд тооцооныхоо хуудасны зургийг авахд одоо худалдаж авсан юмнууд маань ингээд яг жигсаалтаар ингээд харагдаад тэгээд тэндээс яг өөрийнхөө авсан юм а шууд нэгээр ингэж нэмэнгүүтээ найз руугаа шилжүүлдэг ч юм уу те эсвэл тухайн байгууллагт нь төлөхөд илүү амархан болсон байлээ тооцоогоо төлөхөд. Тэгээд ихтэй энэ одоо Монголд одоо бас яаж ажиллах юм байгаа бас мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол яг энэ фичер бол бас нэлээд гоё фичер Apple Pay дээр орж ирж байгаа юм байлээ. За тэгээд энэ AI-тай холбоотой өөрчлөлтүүдээс бас нэг бодсон юм нь Apple event дээр дандаа Apple-ийн app дээр одоо үүссэн одоо history одоо Siri ашиглаад үйлдэл хийж өгöd байгаа харагдсан. Одоо жишээ нь миний message app дотор найзтайгаа ярьсан хоорондоо ярьсан тоглолтыг reminder болгож өгдөг ч юм уу те эсвэл email дээр ярьсан ажлыг календар дээр үүсгэж өгдөг ч юм уу те ингээ яг Apple-ийн app дотор хийсэн ингээд conversation-уудыг action болгож ингэж хувиргаад байгаа. Тэгээ хүмүүс бас одоо өөр олон app ашиглаж байгаа шүү дээ. Одоо жишээ нь миний хувьд гэх юм бол Messenger ашиглаж байна, Instagram ашиглаж байна, Viber, Slack гэдэг одоо аппуудыг ашиглаж байна. Тэгээ эдгээр дээр явсан харилцан яриаг Siri бас яг тэгж ойлгоод action хийж яаж мэдхийн те яаж одоо энэ дээр явсан conversation-уудыг Siri мэдээд надад action хийж өгөх юм гэдэг нь бас нэлээд сонирхолтой. Тэгээд ихэнх ер нь бол миний лав зүг бодож байгаагаар бол ихэнх iPhone хэрэглэгчдийн ер нь communication дандаа 3 дахь app дээр ер нь бол ихэнх нь явж байгаа бахаа гэж би бодоод байна. Тэгээд би бол найзтайгаа ярилцсан дууга одоо заавал бас Apple Music дээр биш Spotify дээр бас Siri-гээр Spotify дээр тоглоулмаар байна шүү дээ. Тэнгүү Siri яг миний дээр найзтайгаа харилцан яриан дээр гарсан дууг Spotify дээр тоглуулж өгч чадах юм уу гэд бас нэг юм сонирхолтой асуулт үүсч гарч ирж байгаа. Тэгээд энийг бол Apple бас яаж шийдэх юм гэдэг нь бас нэлээд сонирхол татчихээн. Тэгээд бүх юм бас Apple аппууд дээр ер нь одоо хийдэг хүнч бас ер нь хор байхаа яад юм бол тэгээд энэ дээр бас таад бас юу гэж бодож байна сэтгэлдээ коммент хийчихээрэй. За тэгээд төгсгөлд нь нэг Apple-ийн зүгээс нэг амар тэнэг юм харуулсан юм нь юу гэхээр энэ шин Siri болон Apple Intelligence-тэй холбоотой зарим функцүүдийг iPhone Air болон iPhone 17 Pro загваруудтай хэрэглэгчид л зөвхөн хэрэглэж болно гэсэн. Тэгээд миний хувьд болохоор iPhone 16 Pro-тай байхгүй. Тэгээд iPhone 16 Pro Apple анх гаргаж иж танилцуулж байхдаа юу гэж хэлсэн бэхээр жинхэнэ Apple Intelligence зориулсан AI-д зориулж бүтээгдсэн баг анхны iPhone гэж хэлж танилцуулагдсан. Тэгээд ийм одоо зүйлийг хэрэглэх гэж iPhone 16 гаргаагүй юм тий. Тэгээд яагаад энэ одоо шинэ фичерүүдээ болохоор iPhone 17 Pro болон Air-ээр ингээд тасалчиж байгаа юм бэ гэдэг нь
надад бас яг сонирхолтой санагдсан. Яг хүмүүсийн ингээд хоорондын нөгөө нэг ингээд онлайн дээр явж байгаа яриануудыг ороход RAM-тай холбоотойгоор нь ер нь ингээд G-г ажиллаа да гэж ер нь хүмүүс ярьж байгаа шиг байна. Ягаад гэвэл iPhone 16 Pro бол 8GB RAM-тай, 17 Pro бол 12GB RAM-тай. Тэгээд RAM-тай холбоотойгоор энэ одоо функцүүдийг iPhone 16 Pro дээр хэрэглэхэд жоохон төвөгтэй болно гэж үтсэн юм уу яасан. Тэгэж ийдсэн юм уу яатсан. Тэрэн дээр бол надад бол нэлээд жоохон сэтгэл дундуур байсан. За тэгээд WWDC 2026-тай холбоотой сэтгэл хэлбэл ийм байна. Тэгээд шинэ үйлдвэрлэлийн системүүдийн маань developer beta хувилбарууд нь бол гарцсан байгаа. За тэгээд намраас яг public гараад яваад бид нар яг бодитор гар дээр хэрэгжилж эхэлнэ. Яг хэрвээ бүр та бүхэн маань яг одоо хэрэгжилж эхлэе гэх юм бол iPhone 11 болон түүнээс хойш гарсан утаснууд дээр developer beta хувилбарыг татаад хэрэглэх боломжтой байгаа. Тэгээд бас татсныхаа араас бас буцаад downgrade хийхэд бас жоохон хүндрэлтэй байдаг шүү. Тэгээд тэрнтэй холбоотой бас онлайн өөр контентууд байгаа. Тэгэхээр тэрийг бас сайн бодож developer beta хувилбараа суулгаарай гэж анхааруулмаар байна. За тэгээд энэ удаагийн контенттэй хамт байсан баярлалаа. Тэгээд subscribe дарж бидийг дэмжээрэй. Тэгээд дараагийн контентоор уулзлаа. Түр бай.